шинэ ээжүүдтэйгээ шинээр ээж болох ч байгаа охид бүсгүйчүүдтэйгээ миний охиндоо хэрэгэлдэг бүтээгдэхүүнүүд хүүхэд арчилгааны талаар хуваалцъя гэж бодлоо. Охиныхоо талаар ерөөсөө бичлэг хийж байгаагүй. Тэгээд миний охиныг Ариана гэдэг. Яагаад Ариана гэж нэрлсэн бэ гэвэл Ариана гэдэг нэр нь өөрөө англи утгаараа болохоор ариун нандин гэсэн утгатай. Манай хүүхдүүд бүгдээрээ аагаар эхэлсэн. Тэгээд бүр аагаар эхэлсэн нэр хайж тэгээд охиндоо Ариана гэдэг нэрийг сонгосон байгаа. Тиймээрээ Ариана юм үү? Тэгэд нэг ийм хөөлгөн бүдүүн бандгар хүүхэд байна. Миний охин ч одоо 24-нд 8 сар хүрэж байгаа. Тэгээ хурдан юм аа. Сая л төрөх влогоо явил төрж исэн чи одоо ингээд хүүхэд маань алхах гад гэж шин. За тэгээд энэ хэсэг бол ер нь энэ хүний ингээд бүх ойр зүрийн гард орох бүх хэрэглээнүүд бол яг энд ингээд төвлөрсөн байдаг. Усын буцалгаад ингээд халуун саан тэгээд өвчнөдтэй ингээд бичтэй сүүгийн найруулахад билээ. За энэ ингээд памперсуудын хийжтэй. Нэг памперсаа нэлээд удаан хэрэглэх юм бол тэрнээсээ бас ингээд харшлах гэдэг болохоор би 2-3 төрлийн памперс аваад 7-7 ингээд ээлжлээд хэрэгэлдэг. За миний хувьд бол хамгийн бест памперс бол Huggies байсан. Huggies-ийн улаан өнгөтэй чих бол хамгийн сайн байсан. За дотроо бас олон янз гэдэг мэлээ улаан нь надад бол маш их таалагдсан. За мөн энэ өмсдөг нь бас айгүйх таалагдсан. Энэ бас айгүй зүгээр юм байлаа. Гадуур явахдаа бол би дандаа энэ өмсдгийг хэрэгэлдэг. За ийм байна. Битээр тэгээд бас ийм даун памперс хэрэгэлдэг болсон. За энийг болохоор 4 сартаагаас хойш хэрэглэж эхэлсэн. Өдөртөө ингээд нэг 2 удаа даун памперсаа хэрэглээд нэрээ тий манай хүүхд бас эмзэг арьстай болохоор памперс юунаас амар харшилнаа. Инээдэ. Гэртээ байх нөхцөлтэй бол ингээд даун памперсаа хийгээд өөр нэг ахтар юм хэрэглэхгүй. Тиймээрээ. Ингээ болоос үдээ бийцэн гэж. За сонаа. Нэр чамайг л бичээд энэ өнөөдөр. Савн шампуны хувьд энд ингээд нэг шампунь тавьсан савнтай. За энэ талтай болохоор бас ингээд ер нь даавын шампунь тэгээд энэ болохоор биеийн савн. Би бас өөрөө энэ биеийн савн хэрэглэжтэй. Тэгээд даавын шампунь надаа бэбид бол маш гоё таалагддаг. Даавын шампунь, энэ шампунь хоёрыг бол ер нь төрснөөс хойш хэрэглэж байгаа. Усанд орсныхаа дараа бэби ойлоод өрхдөг. За би орны хажуу талд өдөр шөнийн тос зүгээр чигшүүлж тосос тавьсан байдаг. Тэрийгээ бас төрхтэй. Ойр зүрийн хэрэгцээтэй зүйлүүдээ энэ цүнхэн хийсэн. Тэгээ ер нь бол ийш тийш явахдаа баян цүнхэн санд явж идэг юм халуун шил. Тэгээд мөн хүүхдэд заавал хэрэгтэй юм бол чих ухдаг хөвөн. За энэ Johnson's Baby-ийн чих ухдаг хөвөн би айгүй дуртай. Энэ яад гэвэл ийм хэлбэртэй. Өдөр болгон бол хэрэглэдэггүй. Тэгээ ямар ч үнэр мөнөр авахгүй яг ийм natural ийм зүгээр чигшүүлэгч бас хэрэглэх дуртай. За тэгээд энэ powder хэрэглэдэг Johnson's-ийн. За энэ Nappy-Rash-ны ийм кремүүд бас янз янзаар нь хэрэглэдэг. За энэ тос болохоор хүүхдээ арьс нураад бүр ингээд айгүй нөгөө улаагаад бүр амар болцсон үед яг энэ тосыг хэрэглэхээс айгүй зүгээр байдаг. Аваад хадгалчвал одоо бүр ингээд энэ айгүй хүчтэй тос гэсэн үг. Яг ингээд нэг арьс марс нураад бүр ингээ амар улаацсан тийм зургнууд фэйсбүүкээр яваалсан би одоо тэр хүмүүст одоо энийг ингээ зааж өмөр л санагдчихсэн тэр үедээ. Тийм үед энэ тосыг хэрэглэхэд нам дардаг. За энийг яаж хэрэглэдэг вэ гэвэл өдөрт 2 удаа өглөө орой гэд хэрэглээд 5 хоног л хэрэглэдэг. 5-аас илүү хоног хэрэглэж болтгоо. Маш хүчтэй тос 2 хоног хэрэглээл ер нь нам дардаг. За энэ тосыг ер нь аваад хадгалчвал бас айгүй зүгээр олдвол. За Австралид бол энийг эмчийн бичгээр ингээ эмээ сангаас авч болдог. За энэ болохоор шүдэн ургаж явах явцад хүүхэд уйлаад байдаг. За энэ желийг, энэ гелийг аваад бойлонд нь ингээ төрхөл бас өвчний намдаадаг гел юм шиг байлээ. Тэгээд энэ гелийг бид хоёр одоо яг хэрэглээд манай хүүхэд дээд шүдэн ургаад айгу уйлагнаад тэгээд яг энэ желийг хэрэглээд явж байгаа. Бас нэг хөөрхөн жижигхэн тип хуваалцсан. Нивегийн ийм уруул өнгөлөгч одоо вазелинтай энэ чи өөр юу юутай лээ. Энэ уруул өнгөлөгч хөмсөг сормосыг нь маш сайн ургуулж өгдөг шүү охтуудаа. Энийг бас нөгөө бэбидэд төрхвөл унтахт нь л төрчтэй юм бэ.
Түгшдэг байс одоо түрхээ болцсон хангалттай урт ургацсан. Хүүхдийн хөмсөг сормосыг хараалээ та хэд. Иж охно. Энэ камерлаа хардаа. Тий. За ингэж гоё хөмсөг сормосыг нь оргоолдог шүү. Яаж ээж юу хийгээд байна? За баярлалаа ари. Би охиноо 3 сар хүргээд мөмнөөс нь гаргаж ирсэн. Зарим хүмүүс л намайг ямар эрт хүүхдээ мөмнөөс нь гаргадیں۔ Энтэр гэлдэж ирсэн. Тэгээд ер нь аль миний хувьд бол 4 дахь хүүхэд. За 4 дахь хүүхэд дээр бол би нэгдүгээр хөхөө хэлбэрийг алдуулахгүй хадгалж үзлээ гэсэн. Тийм тэгээ хоёрдугаар хүүхдээ өөр хүнээр харуулах төлөвлөгөөтэй байсныг ч хэлэхөө. Миний хувьд бол 3 сар хүргээд мөмнөөс нь гаргахад хангалттай гэж үзсний үүднээс мөмнөөс нь гаргаад өгжиж эхэлсэн байгаа. За угжиж эхлэхэд бол хүмүүс өгж өгөхгүй байх гэдэг хэлдэг. Хүүхэд болгон өгж өгөх бүр амар дурггүй. Битээр бол 7 хоног бүр алаан болж иж өгчөнд орсон. Бүр амар төвчээр шаарддаг юм билээ. Би бол бүр ингээл хөх хавдаа чинрээд би өөрөө ойлгох дээрээ тулаад дээрэс нь хүүхэд маань өгж ядахгүй бүр нэг 7 хоног бол бүр ингээл амар би өөрөө бүр ингээл амар сик байсан. За тэгээд нэг 7 хоног бүр ингээл уйггүй ноцолцсны эцэст манай охт яг 7 хоногийн дараанаас өгчаа өөрөө хөгж эхэлсэн. Одоо ойлгохгүй идэж эхэлсэн. За тэгээ өгжиж эхэлснээр бол надад маш амар болсон. Шөнө унтах цаг нь уртсан юм байлээ. Дээрээс нь би соосго бас хөхүүл сургасан. Соосго хөхүүл сургаснаар шөнө заримдаа сэрхгүй унтчдаг, соосго амдаа игээл унтчдаг. Бөгж хөхүүлээ соосго хөхүүл сургаснаар бол нэг 7-8 хоног л амар хэцүү байсан. Тэгээд тэрнээс хойш амар болсон байгаа. За энэ болохоор нөгөө хүүхдтэй хоолны хажуугаар өгдөг юм зүгээр снак. Энэ будааны юу гэсэн байлаа. Биднэрийнхаар бол чипс гэсэн үг. Яг ийм хэлбэртэй ийм будааны чипс. Энийг бас ингээд хүүхдтэй хөрөнгө идээд байдаг. Хоол хүнсний тал дээр бол би охиндоо юу хэрэгэлдэг гэхээр ер нь бол 7 сар хүртэл би өөрөө нөгөө ингээд хоол хийдэг машинаар ингээд хүүхдээ хоол хийж өгдөг байсан. Энэ сараас бол миний охин бүх төрлийн хоол иддэг болчихсон. Тэгээд одоо бол би ногоогоо жигнэл зүгээр жигнүүр дээр ногоо жигнэл тэрийг нухахын нухаал гэл өгчдөг. Манай охин 3 сар хагастай байхасаа бор хоолнд орсон. За хамгийн эхлээд би ямар хоол өгж эхэлсэн бэ гэвэл авокадоны нухш, алюмины нухш хоёр өгж анх хоолнд оруулж исэн. За тэгээ 4 сар гараад бол бүх төрлийн жимс ногоо иддэг болсон. За тэгээд одоо бол ерөөсөө мах зах гэл бүгдийг иддэг болсон. Өөрөө бүр хоолнд айгуу дуртай, сүүгээ айгуу баг уугаад ус хоолыг бол маш сайн иддэг болж байгаа. За миний охины идэлтэй юмнууд гэвэл өглөө жижиг болтой авьяасны идэлтэй юм. Янз бүрийн төрлөдөг. Өглөөнийхөө цайн заримдаа иддэг. За энэ болохоор миний охины одоо нэг шүдэн орж одоо хатаасан боорцох шиг л шүдэн орж яхад идүүлдэг. Сүүгээ өдөрт 3 удаа, шөнд 1 удаа л ууж байгаа. За миний хамгийн их анхаарсан зүйл нь хүүхдийн хоол нойр 2 дээр л маш их анхаарсан. За нойрны хувьд бол миний охин 7-оос 7:30 гэж унтаад өглөө 5-аас 1 6 хүртэл ер нь ал унтчихдаг. Өдөртөө 4 удаа nap time хийдэг. 4 удаа унтдаг гэсэн. Яаж хүүхдээ ингэж унтуулж хоол нойрын яг ингэж одоо яг нэгэн хэвийн рутинтэй болгож сургах вэ гэвэл жирэмснийхаа сүүлийн яг 3 сар өөрөө яг тэр бүгдийг хийх хэрэгтэй. Юу гэсэн үг вэ гэвэл яг жирэмснийхаа сүүлийн 3 сард өөрөө яг хідэн цагт унтаж хүүхдээ хідэн цагт сэрдэг байлгамаар байна. Юу иддэг, юунд дуртай байлгамаар байна. Тэрийг өөрөө идэх хэрэгтэй юм байлээ. Яг тэр цагт нь унтаж яг нэг цагтаа сэрэх хэрэгтэй юм байлээ. Төрөөл яг тэр цагийн дагуу унтаж эхэлсэн. Хүүхдийг зөв даатгал зуршилтай болгосноор ээжүүдэд айгүй амар аж эхэлдэг. Одоо миний хувьд л хүүхдээ хідэн цагт унтахын, хідэн цагт сэрхийг мэддэг. Одоо ямар хоол өгвөл яадаг юм ингээ бүгдийг мэддэг болсон болохоор айгүй амар байдаг. Тэгээ би яг орой 10 цагт сүүгийн өчөө унтдаг. Би өөрөө болохоор 9-5 хүртэл унтдаг. Бүр тийм туршилтаа болсон байсан. За тэгээд бэбигээ төрснөөс хойш би 10-аас 6 хүртэл унтдаг байлаад өөрөөхөө бас унтах цагийг сольсон байгаа. Миний зүгээс одоо хүүхдтэй ээжүүдээ хэлэхэд хүүхдээ өөрийнхөө одоо цагийн хуваарийн дагуу зөв трейн хийгээд дадалтай болгочих юм бол өөрт чинь бас их амар байд юм байлээ шүү гэж бас хэлмээр байна. Би бол хүүхдээ бүр ингээл баг бичиж байгаа л яг цагийн дагуу
унтуулж идүүлж сургасан. За өдрийн цагаар унтахаараа нэг 30-аас 30 минутаас 1 цагийн хооронд унтдаг. Тэгээд 1 цагаас илүү унтах юм бол дараагийнхаа бас унтлахыг тааруулахын тулд өөрөө сэрээгээд тэгээд хооллоод тоглуулад тэгээд дараагийнхын цагт яг унтуулад ингээд яг 7 хоног бол яг цагийн дагуу өөрөө маш сайн дүрмтэй журамтай сахих хэрэгтэй. Тэгсний дараа бол тэгээд автоматар өөрөө унтдаг иддэг болт юм байлээ. За миний охин чинь тэгээд унтахдаа бас хөгжим сонсож унтдаг. Ямар хөгжим сонсож Ямар хөгжим сонсож унтдаг вэ гэвэл нөгөө iPhone-ы одоо нөгөө background гэд байдаг. Background sound гэдэг шүү дээ. Одоо ингээд буулгахаар энэ чинь юм чихний зураг байгаа. Ингээд авах юм бол энэ rain тэгээд одоо далай малай гэдэг янз янзын аянууд байдаг. За манай хот борооны аяыг сонсоод унтчихдаг. Энэндээ өөрөө унтах айгуу дуртай. Тэгээд спикерээ тэрвэл унтчихдаг. Тэмээ миний охин. Суудаг улаан сандал бүр амар хэрэгтэй. Одоо миний гал тоонд байх цагийг маш сайн хөнгөлж өгдөг. Тэгээд манай хүүхдээс гошоогн дээр сууж ирсэн байгаа. Энэ сараас эхлээд хөрх ингээ гошоогн дээр бааж хийгээд гошоогн дээр суухаар айгуу сайн баадаг. За тэгээд хүүхдийн талаар ерөнхийдөө нэг иймэрхүү байна. Ер нь аль би хүүхдүүдээс тэр өөртөөж тэр нэг янз янзын илүү дутуу олон төрлийн юм хэрэглээд байдаггүй цомхон чанартай хийдэг юм аа хэрэгэлдэг. За тэгээд охиндоо бол ер нь аль тийм changing table эсвэл нөгөө хүүхдийн нөгөө cot mod хэрэгэлдэг байсан. 6 сараас хойш би тэр бүгдийг ерөөсөө хэрэглэхээ болсон байгаа. Ерөнхийдөө бол тэгээд changing table-ийнхаа оронд би зүгээр тэр нөгөө changing mat-ыг орныхоо болон тавьсан. Тэгээ ер нь бол хангалттай нэг олон юм ерөөсөө хэрэг болоод идэв. Тэгээд олон юм цуглах тусмаа стресс ажил нэмэгддэг болохоор аль болох хомсгоод өөрийнхөө ажлыг хэсгээд өөртөө амар ингээ стресс хураагаад байхыг ер нь бол хүсдэггүй. Тэгээ ийм байх нь ер нь амар байдаг. Minimal life бол ер нь бол хүний амьдралыг маш гоё easy болгож амархан болгож өгдөг. Тэгээ би ч гэсэн өөрөө аягүй дуртай. Тэгээд иймэрхүү байна да. Хэрвээ би хэлэлгүй үлдээсэн одоо та хэдэд асуухаар зүйл байгаа бол санаа зовлтгүй надад чат бичээд асуугаарай. Миний сошиал хариултаа description хэсэгт байгаа. За мөн би Facebook группийнхаа линкийг доор тавьчих. Та хэд маань Facebook групп руу ороод ирээрэй. Групптээ ингээд бүх одоо хүмүүсээ цуглуулж байгаа тэндээ бас ингээд асуулт хариулт явуулдаг болъё гэж бодож байгаа. Тэгээд Facebook групптээ бас ороод ирцгээгээрэй. За ингээд дараагийнхаа видеогоор игээд уулзцгаая. За bye-bye гэрээ. Үгүй bye-bye. Иши хамаг юм гаргацсан сууж штэ ари. Болоти ари. Хамаг юм гаргаж хайрладаг жөөж байгаа мó. Үгүй алхаад ташаас сууж чинь тий. Гага гая гэж.